За. Би гэдэг хүн чинь ядуу мөртлөө ярддаг гэдэг нь одоо яалтчгүй юм даа. Нохоо цохих зүрхгүй мөртлөө ноёд хаадтай бол тэмцэлтэхээс буцдаггүй л явлаа. Ард олны өмч хөрөнгийг хувьдаан хурааж авчаад жилдээ эхэс дээцийг хэдэн ч удаа хамаагүй урьж найр наадам хийж байдаг Баян Бадрах гэдэг хомхой ноёных манай нутагт байдаг. Тэгсэн нэг өдөр Баян Бадрах найр хийх сураг гарлаа шүү. Би ч гэсэн юугаар дутах уу? Уранхаа норхоо муу хувцаан өмсөд харин овоо хурдан гисэн морой унж аваад давкаад очлоо. Ирлүүн яваад орсон гэгэнтэн лам хуураг пүүсийн данжаад байхгүй амтан алга гэр дүүрэн хүн. Тэгсэн их вандан хадаг дэлгээд эрээн гангар шаазан дээр нь тавиад айрыг дүүргэж хийгээд айлчилж ирсэн зочин болгоноос ерөөл хайрлаа. Ерөөл хайрлаа гэж байна. Айргийг нь уугаад аягийг нь буцааж өгöd байхаас аятааштай дэмбэрэлтэй үг хэлж байгаа амтын нэг жалга. Шүү над дээр нэг ганц аяг айрыг ирдгийн даваан дээр Баян Бадрах ноён босч ирээд "Өш! Уранхаа норхоо хувц тамуу гуйлагч миний найран дээр ерөөл хэлж байна гэвэл Баян Бадрах миний нэр сүрэнд халтай" гэдэг юм байна. Тэгсэн гэрийн баруун талаас уртын сайхан дууг уянгалуулж дуулж суусан ээдээ энэ найранд нэг уригдж ирсэн болов уу гэмээр нэг өвгөн босч ирээд "Ноёнтон минь уранхаа норхоо хувцтай чилсэн уран цэцэн мөхтэй байж болох юм аа. Хэлүүл гэж байна. Тэгсэн Бадрах ноён нөгөө их вандан хадаг эрээн гангар шаацангаа хурааж авангуудаа юм уу төөхөргүй хадаг агархаа бүтэн мэдэхгүй тагш харус архийг мэддэхгүй нэг юм тусаагаад за чи тийм бэлэн цэцэн үхтэй хэдэм болоо. Энэ миний хатны найр. Хатныг минь харж байгаад хэдэн бэлэгтэй үг хэлээд. Ягж чаддгийн бол ч би чамааг харин ард нэг гайгүй шагна хамитнэ гэж байна. Тэгээд би тэр хатныг нь харлаа. Хараад байсан чинь тайрдс шиг тагтар. Таргай шаравга ялхаагаа цоож байна. За одоо бэлэг дэмбэрэлтэй талаас нь л хэлэхгүй бол ээдэ болохгүй байхаа даа гэж болоод л эхэллээ те. Эрхэм ноён таны хатан чинь хурц саруул ухаантай гоо сайхан царайтай тэг шүндэр биетэй тэнгэр сайхан нуруутай гэж явж байтал Бадрах ноён дуугаан тат гэж байна. Айс хийгээд харсан чинь муу суугэр чинь чи манай энэ хүн тэгш өндөр нуруугүй баа сайхан царайгүй тэнтгэр бүдүүн гэдгээ мэдж байна. Байгаа юмыг чи байгаагаар нь өрөөхгүй яагаад байна? Гэж байна. Гэнтх минь гэдэг хөдлөөд явчихлаа. Тэг ёо ноёнтон минь байгаагаар нь өрөөгөөд өгье. Гээд эрхэм ноён таны хатан чинь орон дээрээ бэлхалцаж, олбог дээрээ халахалцаж, тарвах шиг таргалж, дахиа шиг төрж, тагтаа шиг таадагнаж, таахаа шиг тагдиж, туулаа шиг тугдагнаж, дурлаа шиг хугдагнаж, хув ямаа шиг хулбалцаж, хулган шиг бүгтгнэж, гүзээ шиг гүлбэлцэлж, гүзээтэй шар тос шиг бялхалцаж байх болтугай. Эрхэм ноён таныхаа өгсөн тасархаа самбаа, хагархаа тагшин тааруулж байгаад би ерөөё. Эрхэм ноён таны минь бэлэнгуйн буян дэлгэрс битүүний сар шиг мандаж, нарийн жалгын ихэнд нар мандуусан өргөө бариад, цайртай жалгын ихэнд сар мандуусан өргөө бариад, арв хүрхгүй адуутай, агтж хүрхгүй зэлтэй. Сүрэг малынхаа сүүшимийг алган дээрээ саагаад, аяган дотроо эсгээд, ууж идэхийн хорхоо тусаж, уурлаж бухимдахын буян дэлгэрч, тал мэлээр тэнэс таруух зурм хайгаад, цахиур буугаар буудаж цаанаа нь тусгаад, онсондоо баярлаж, омоогүйдэн гутарч маргаа шиднэ гэж гамнаж, нөгөө төр иднэ гэж нөөцөж, хоосон ядуу начгаа хоолгүй олон хоног хохиж, нар сарыг гэртээ мандуулаад нав цэцгийг хотондоо дэлгэрүүлээд, явган сууж, нүцгэн жаргаарэ гэж лаваад байсан. Тэр дүүрэн хүн пэргээл босоод ирлээ. Бадрах ноёнч хэлсэн үгэндээ пал хийгээ суулаа. Хайта. Тэгээд би тэндээс
хурдан сайхан хүлгийхээ буйны арал нэг мултарсан юм да. Ноёнтой өвчтэй бол толгоогүй, нохоотой өвчтэй бол хормойгүй гэж. Би гэдэг хүн чинь одоо ингээд хэрээр гэр хийж, хэцээр дээр хийж л явна да.